Хаана байна? Би юу ч санахгүй байна. Энд юу болоод байгаа юм бэ? Би ганцаараа байсан. Чи бүрд уухгүй нэ? Баримт хаан тавьсан бэ? Чи хамгийн сүүлд яг хаан тавьсан. Дурлаа чи. Яа! Яа одоо хэлчи. Баримт хаан тавьсан бэ? За. Би хэлээ гэж. Самсглаа. Энд юу болсон талаар та бүхэнд эхнээс нь ярьж өгье. Намайг Бэлгүн гэдэг 22 настай. Уулын би урлагийн сургуульд орох хүсэлтэй байсан хүн шүү дээ. Өөр юм гисэн ганц хоёр дуутай. Хүний толгойд ирэх хөвсийг харж яснаас өөрхөн толгойд ирэх бухлыг хардаа хөө. Чи өөргөө юу гэд бодсон юм бэ? Гэвч аамаа нэгэн өдөр миний дуулахыг сонсож сууснаа. Хөөе миний хөө. Хоолоогоороо биш толгоогоороо л хоолоо олж идсэн дээргүй юу да. Гэж хэлснээр санхүүгийн сургуульд орж нэгтлэн болсон юм да. Сургуулаа төгсөөд л энэ компанид ажил төрлийн анхны алхмаа хийсэн. Үннийг хэлэхэд амьдрах учраа олчих санаатай яваад жирийн л нэг залуу. Энэ бол миний ажлын газар. Бас хоёр дахь гэр бүл. Энэ бол манай санхүүгийн албаны дарга Алтан цул. 35 настай, сүрдмээр нэгэн. Түүний өрөө бүх юмыг төс тас төмпөн шанаг байлгах дуртай, түүндээж бат зогсдог. Надад заримдаа тис өөр хоёр хүн дотор нь нэг нэгэдийгээ тэмцэлдэн оршиж байдаг юм шиг санагддаг. Нэг бол тэнгэрийн элч шиг, харин нэг бол би 65 кг жинтэй байсан. Тэгээ сүүлийн 3-7 хоног юм уу да. Яг 28 хоногийн дотор би яг 10 кг хассан байна. Танд хартаа би амар хариутай байсан.
Даата хаттай намайг. 10 кг штэ. Гой хассан байгаа ч миний үр дүн хаттай. Харин энэ бол манай тооцооны нэгтлэн буян дийлдэр 43 настай. Насандаа баймгүй залуулаг ирч хүчтэй нэг. Төсвийг хэн зохицуулах хүрээний дарга тэрвэр бид бүгдийн компаниараа гарсан пари, пори, шоуны төлбөрийг амми сэтгэлээ зориулан тооцоолдог. Манай хоёроо давсгаахгүй харин өстэй. Ийм 54 мянган гарч ирж штэ. Чи арайг утсан юм шүү. Нөгөө нэг гамт тэрэд байгаа штэ. Гамт тэрэд байгаа. Тэрний байршилсан нэг байршилсан бас боёсон. Энэ бол халуун 30 настай. Нас залуу цус шингэн акул нэгтлэн болохоор бэлтгэгдэж буйрагч. Нийгэм хайвал олж байж л тайвширдаг. Судалгаа нотлохонд л итгэдэг зантай хүн дээ. Сайн байна уу? Сайн байна уу? Чи битгаар чинь бүр над баримтан дээр чинь суугаад хамт амьдрах нэ. Одоо болдог бол тэнд үргэлмээ л боллоо. Юу яриад байгаа юм бэ чи? Цацамбраагүй юм яриад маялаад байгаа чи. Алин над баримтаа. Бүрэн болсон юм чи? Бүгд бүрэн. Хоол мосор юм наахгүй штэ. Энэ ингээд дутуу байна штэ. Англи хэл дээр орчуулаад 2% Канадад натурал буцаагаар хөөж. Шалгаж үзээж, билгэнүүдтэй үзээж үзэж. Харин энэ бол манай агуулгын дагна. Юмжир ихч 26 настай. Миний ажлын хамтрагч төшиг тулгуур байна. Би энэ ихчийг анхаарад ийм эмхтэй л гэж төсөөлсөн. Хүүшээ бэлгүүнэ байсан юм байранд нь байлгаад үгүй цоошин агуулгад байгаа юм шиг төөрчий байсан юм байранд нь байлгаад хүүе гуурс хаанаа нэ имплант хаанаа буцаанаа нэ гэл төөрчий байсан юм байранда байгаад хэдэн мянган жил болж явахт л олохгүй юм. Ийм л хүн юм байлээ.
Үүнээс гадна нэг хүн байна. Түүнийг Ан гэдэг 28 настай манайд Нярвал гэж явдаг. Гэхдээ бүүмдээ эмзүүчийн ажил бас хийгээч байх шиг. Заримдаа бүр хоккейч нь хийчихсэн явж байх шиг. Түүний байх хэлцэг үг нь сэтгэл өдрөг байна шүү бацаа. Миний хувьд бол гангста эмэгтэй. Өдрөг шүгцэн. Өдрөг шүгцэн аа. Өдрөг шүгцэн аа. Яна хоцорцсон уу? Орч уу? За тэр. Энэ хүнийгээ танилцуулаагүй байна штэ. Энэ хүн бол Жавзан баг. 27 настай манай охин компани нэгтлэн сайхан сэтгэлтэй сандруу эмэгтэй. Хоцроогүй ажил сандарсаар орж иж байгаа юм да. Яна хөөсөж чи. Яа. Энэ Юу юм надад хараад л тоо. Энэ юм байна. Яа. Чакраа. Үтцэн үү? Атчих. Зэр намайг бүгдээрээ цуглуулсан аа. За тэгвэл бодлоо аялдаа. Бид бол Med Монгол компани санхүүгийн албаныхан. 7 хоног бүрийн 5 дахь өдөр бүр хуралдаж тухайн 7 хоногт хийсэн ажлууд, ажиллаа хийх явцад тулгарсан алдаа бэрхшээл, эх 7 хоногт хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа ярилцдаг. Тэр өдөр манай албаны хурал хэвийн явагдгаараа л явагдаж байлаа. Гэтэл 나의 두 눈을 감으면 떠오르는 그 눈동자 자꾸 가슴이 시려서 잊혀지길 바랬어 꿈이라면 이제 깨어났으면 제발 정말 네가 나의 운명인 걸까 Falling you 운명처럼 너를 falling 또 나를 부르네 calling 헤어나올 수 없어 제발 homie 내 인연을 끊인 건지 기다린 네가 맞는지 가슴이 먼저 왜 내려앉는지 내 마음속 깊은 곳에 네가 사는지